Сайн уу, Анар байна. Энэ бол миний анхны бичлэг. Үүнээс хойш би 7 хоног болгон тогтмол бичлэг хийхийг хичээх болно. Би яагаад 7 хоног болгон бичлэг хийхийг хүсэж байгаа вэ гэхээр өнгөрсөн амьдралдаа би маш олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээ, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан боловч хангалттай хэмжээний баримт болж үлдэхүйд зураг бичлэг дүүрс үлдээж байгааг юм байна гэж бодоод энэ жилээс эхлээд би 7 хоног болгон тогтмол бичлэг хийгээд өөрийнхөө YouTube заваг дээр хадгалахыг хүсэж байгаа юм аа. За хоёр дахь том шалтгаан нь юу гэхээр 2026 оны 4-р сард би Парис хотоос Улаанбаатар хот хүртэл бүх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бол маш урт зам байх болно. Парисаас Улаанбаатар хүртэл ойролцоогоор 8000 км орчим зам туулгач гэсэн. Миний тооцооллоор би 11 улсыг дамжиж 12000 орчим километр замыг туулах төлөвлөгөөтэй байгаа. Үр өвчөө үрээд, үр өвчөндөө өөрийнхөө хэрэгцээ зүйл болох 15-20 кг орчим ачааг үрээд өдөрт 60-аас 70 км замыг туулах төлөвлөгөө гаргасан байгаа. Өмнө нь би иймэрхүү хэмжээний ачаатай, үүнээс их хэмжээний ачаатай өдөрт 60-аас 70 км замыг туулж байсан туршлага байгаа боловч ийм олон хоног үргэлжилсэн урт замыг их ачаатай туулж үзээгүй. Энэ удаа бол би үзье гэж бодож байгаа. Тэгээд мэдээж амаргүй байх учраас бүтэн жилийн хугацаанд бэлтгэл сургалт хийж биеэ чирэгжүүлэе гэж төлөвлөсөн. Тэгээд энэхүү бэлтгэл сургалтын үйл явц болон Парис хотын сонирхолтой газруудаар бичлэг хийгээд 7 хоног болгоно тэрнийг эвлүүлж нэгтгээд өөрийнхөө YouTube завагт оруулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаамаа. За энэ бол миний яг үндсэн зорилго. Өнөөдөр 2025 оны 1 сарын 4-ний Бямба гарагийн өдөр би Champs-Élysées-ийн хажууд Арк дэж байгаа бичээд алхаж явна. За тэгээд Парис хот байлаа. 2024-өөс 2025 он шилжих шинэ жилийн баярын чимэглэлтэй Парис хотын шөнийн дүрсийг буулгая гэж бодлоо. Миний хувьд би 7 хоногт нэг л өдөр амардаг учраас амралтын өдрөөрөө амжуулаад энэ хөвчлийг хийж байгаа. Мөн азар өнөөдөр шинэ жилийн баярын зах гарч байгаа сүүлийн өдөр болж таарсан. Миний хувьд энэ жил ажлын ачаал болон бусад зүйлээс шалтгаалаад Парис хотод гарч байгаа шинэ жилийн захуудаар явж амжаагүй байсан. Өнөөдөр л ихний өдөр явж байна, хэдий он гарчихсан байгаа ч гэсэн. Тэгээд миний одоо явж байгаа талбай бол алдарт Конкордын талбай, Эвлийн цамхаг харагдаж байна. Шинэ жилийн зах дээр ирсэн учраас заавал халуун вино уух хэрэгтэй байдаг. Харамсалтай нь би халуун виноны дүрсээ авахыг мартсан учраас бугны зураг орууллаа. За Эвлийн цамхагийг дахин бичиж байна. Яг одоо гэлэлцэж байгаа. Цаг болгоны эхний 5 минутанд ингэж гэлэлцдэг. Үүнийг дүрсэндээ буулгах хэрэгтэй. Үүний дараа би Сант Оногийн талбай орж алдарт Chanel брендийн шинэ жилийн чимэглэлийн дүрсийг буулгасан. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол яг л шинэ жилийн бэлэгний буудал шиг харагдаж байгааз гайхалтай. Парис хотыг өмнө гэрлийн хот гэж дууддаг байсан санагдаад байна. Гэтэ одоо шинэ жилийн үеэр л гэрлийн хот болдог болж дээ. Алдарт Эвлийн цамхаг хаанаас нь чарсан сайхан харагддаг. Гэрэлцээр л. Хэрвээ боломжтой болвол дараа би Эвлийн цамхагийн талаар тусдаа бичлэг хийнэ. Chanel-ийн сүлд мод харагдлаа. Харин одоо ямар брэнд зохиож байна? Таарцгаая. Тийм ээ, энэ бол алдарт Dior. Хажуунаас нэг иймэрхүү харагдаж байгаа юм байна. Төхөж очоод яг урдаас нь бичлэг хийнэ. Гэтэ өнгөрсөн жилийн шинэ жилийн чимэглэлийг бодвол арай жоохон мяа болсон юм шиг санагдаж байна. Уучлаарай Dior. Энэ жил миний хувьд Chanel яллаа.